88 дахь дугаар өнөөдөр хар эрчим энерги болоод хар сүнсний талаар тэдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлдөг, хэрхэн сэргийлэх үү, нэгэнт орсон бол бас яаж биес зайлуулах, холдуулах боломжтой юм гэсэн агуулгаар сүнс ба сүнсний ертөнц гэдэг номны асуулт хариулт хэлбэрээр бичигдсэн хэсгээс бэлтгэлээ. Жирийн хүмүүн өөрт нь хар сүнсний улбаа байна гэдгийг яаж мэдэх вэ гэсэн чинь хар сүнсний улбаа байгаа нь ямар нэгэн юм хойноос нь дагаад буй мэт. Хажууд нь ямар нэгэн юм буй мэт санагдах. Эсвэл биеийн эд эрхтэн өвдөх, үйлс нь болохоо байх гэх зэргээр зовхилж илэрнэ. Харин хар муу эрчим наалцсан тогтсон байх нь тийм амархан илэрч үзэгдэхгүй бөгөөд их удаан салаагүй байхаваас илэрч мэдэгдэх боломжтой гэж юм. Тэгэхээр энэ хар сүнс болоод хар эрчим гэдэг нь ялгаатай тий. Хар сүнс нь илүү өөрийн гэсэн зоригтой, ухамсартай, илүү амьд гэсэн үг. Хар эрчим бол эерэг энерги, сөрөг энерги гэж ярьдагтай ойролцоо. Сөрөг энерги гэсэн үг тий. Тэгэхээр сөрөг эрчим энерги бид тогтсон байх юм бол тийм амар илэрхгүй. Тэр нь бүр ингээд архагшаад удсан тохиолдолд мэдэгдэх боломжтой гэж. Ямар нэгэн хар муу эрчим бие дээр суусан байлаа гэхэд эхлээд чихүүцэж байгаа мэт бид таагүй мэдрэмжийг төрүүлнэ. Багахан зүйлд амархан уцаарлан аяглана. Ямар нэгэн үйлийг хийхдээ таагүй муу муухай бодол төрөн муу үгс амнаас гарах гээд байдаг болчихдог. Мөн биеийн хүрдний харалдаа чилэрхэх, таагүй мэдрэмж төрөх, биеэр зурсхийх юм уу жирвэгнэх, туняа муутай болох, залхууралд амархан автах зэргээр илэрэх боломжтой. Хүмүүний бие өвтгөн сүнсэн болон махан биеэс хэдэн хувийн шалтгаандаа байх вэ гэж асуусан чинь янз бүр байдагч сүнсэн биеэс шалтгаантай өвчлөх нь нийт өвчлөлийн 80-90% гэж нэлээд өндөр байгааз энэ Монгол домчийн судрыг уншихад яг тэгж бодогддог. Бүр ингээл нэг осол аваарт өртөөл гэмтчдгүүл юм бол хүний өвчлөлийн дийлэнх буюу энэ бараг 10 тохиолдны 8-9 тохиолдол нь яг нь сэтгэл зүй буюу тэр сэтгэл биеэс хамааралтай гэж бол харсан. Сэтгэл сөрөг байх юм бол сүнсэндх эрчим энерги сөрөг болох магадaltaй учраас сэтгэл зүй дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За энэ бид байгаа хар сүнс хар эрчмийг байгаа үгүй яаж хэрхэн шалгах вэ гэж асуухад ямар нэгэн эдээр шалгыг гэвэл хөх төмрийг дээсэнд гогдож байгаад хоёр хөмсгний голоос багхан дээр бэлгийн мэлминий харалтаагаас эхлэн хоолон хүрд хүртэл доош унжуулан байрлуулад эргэлтийг нь ажиглаж болно. Эсвэл төвлөрөн суугаад зүрхэн хүрд болон долоон хүрдэн дээр бүхий л анхаарлаа төвлөрүүлэн өөрт хар муу байгаа үгүйг шалгаж болох бөгөөд тэгж тандах үед таагүй мэдрэмж төрөх, эмх замбраагүй таагүй бодлын урсгал хөврөх, эсвэл амар тайван тогтож өгөхгүй байх. Ямар нэгэн үйл хэрэгт амархан завирлах, өвдөлтүүд дотор муухарах, муухай бодлоод илэрх нь хар муу эрчмийн улбаа байгаа нь шинж. Харин бодлоо төвлөрүүлэн завлан сууж байгаад өөрийн бие дээр бус арьсаа дагуулн тандан мэдэрч үзвэл таагүй бодол хийгээд огиудс төрөх, айдас, сандрал, тэвдэл, салгалах мэдрэмж төрж толгой эргэн нүд бүрэлцэх нь мөн хармуу эрчимбөө гэлтэгдэгэ гэж байна. За тэр хөх төмрийг дээсэнд гогдож байгаад бэлгийн мэлмийн харалтаа нас эхлүүлээд хоолон хүртэл унжуулад эргэлтийг нь ажиглаж болно гэж байна. Тэгэхээр энэ бол юуны арга гэсэн үг шүү дээ. Дүүжингийн арга гэж би бол ойлгогдчихээн. Пенделон гэд орсоор хэлээд идэг баха. Энэ аргыг бас мэдхгүй хүмүүс байх юм бол энгийнээр бол колонтой гинжиг ашиглаад энэ аргыг би бол өөрөө сайн мэдлгүйгээр 10 жилд оюутан байхдаа нөгөө хідэн хүүхэдтэй болохоо ингээд мэргэлэх байдлаар хэрэгэлдэг байсан бэлээ. Тэгээ колон хийсэн гинжиг нэг нэгнийхээ алган дээр ингэж барьж өгөхөөр тойрж ирэх юм бол охин хоёр тишээс савлж ирэх юм бол хүү гэж үзээд тэгээд хідэн удаа ингэж эргэж байгаагаар нь тэдэн эрэхтэй тэдэн эмэгтэй хүүхэд болох юм байна гэж үзээд идэг байсан бохоггүй юу. Тэгээ одоо ингээ харангуут тухайн үед үзэжсэнээр яг болсон байдгийн.
Тэ 2 хүүхэдтэй 4 хүүхэдтэй болно гэжсэн яг тэрээр болсон байдаг аахгүй. Тэгэхээр энэ бол дэлхийн нийтээрээ хэрэгэлдэг тийм одоо дүүжингийн арга гэж монголоор бол орчин үед нэрлэдэг байгаа тийм аргыг яг энэ дээр бол бид хар эрчим энерги байгааг мэддэхтэр бас хэрэгэлдэг байгаа юм. Энэ аргыг бөөгийн товчон дээр бас яг дэлгэрүүлж бичсэн байдаг. Удлаач нар те өөрийгөө ингэж цэвэрлэх тийм арга хэрэгсэл тунд энд бичигдсэн байгаа. Тэгэхээр энийг зөвхөн одоо монголчууд Монгол улаач бөөнөр хэрэглэхээс гадна дэлхийн нийтээр энэ аргыг те одоо бүр жирийн иргэдийн дунд одоо дэлгэрсэн тийм аргын нэгийг энд дурдсан байна гэж бол ойлгож байна. Лагаар ямар заслыг хийдэг вэ? Лагаар засал хийх үед зөвхөн өөрийн махан бид наалдан тогтсон өнгөний буюу сүнсний эрчмүүд засагдаж ил биеийн гадуур байх эрчмийн орон зай цэвэрлэгдэх боломжтой. Түүнээс биш биеийн дотор эсвэл өвлийн үр туяа засар гелбаны эрчмүүд лагаар засагддаггүй. Хар муу сүнсүүд ч сарнихгүй. Зөвхөн эрчмийн урсгал цэвэрлэгдэх бөгөөд маш сайн цэвэрлэж чадвал тэдгээр хар муу сүнс туяа засар гелбаг эрчмийн хүчтэй цэвэр урсгал өөрөө засах чадвартай гэж байна. Хар муу үгийн эрчмээр үүссэн сөрөг эрчим хайрын үгийн эрчмээр засах уу гэсэн чинь засч болдог. Мэдээж хэрэг ийм эрчмээр засагдахааргүй хар муу сүнсүүд болон хар муу уйлууд эрчмүүд ч олон бий. Заавал эсрэг утгах үг гэсэн үг биш. Хамгийн дээд хайрын нинжин сэтгэлийн угаас гарч буй үг бүр засч чаднаа гэж байна. Хар сүнсний хүчийг сулруулахын тулд хайрын сайхан үгийг хэлж болох уу? Хайрын үг тэднийг дарах уу дайжуулдаг гэсэн чинь яаж ч болно. Зарим тохиолдолд хар сүнсийг сайн юм уу саармаг эсвэл өөр төрлийн сүнс болгон хувиргаж чадах бол заримыг нь бүрэн дадалж устгаж чадна. Зарим хар сүнсийг үйл хэрэгээс нь өөр үйл хэрэгт хувиргаж болдог. Жишээ нь зараалын хар сүнс байсан бол хайрын хүчээр тэтгээд ундаалаад байвал тагшчин юм уу өөр үйлдэл болох боломжтой. Хар хിവэрэ үлдэх үү гэсэн чинь хар хിവэрэ үлдэж болно, сайн ч болж болно. Хар сүнсний холбоостой хүмүүн байлаа гэхэд ерөөж магтаад байвал ямар засварлыг авах вэ? Ерөөл магтаалаар хараалыг тайлдаг уу? Аавра буюу гэрлэн бүрхүүлээр засал хийдэг хүмүүс хараалж атхыг тайлдаг гэлцдэгэ. Энэ үнэн үү гэж асуухад хараалын үйл хэргийг магтаал ерөөлийн үгээр тайлна гэдэг тун цохилтой үйл хэрэг. Хараалыг ерөөл магтаалын үгийн эрчмээр тайлж задлж дөнгөх боломжтой гэж байна. Хараалыг ерөөлийн үгээр хар сүнсийг хайрын эрчим энергиэр ямар нэгэн хэмжээгээр засаж сайжруулж бүр сайжлах юм бол яг устгах боломж бол байгаа юм байна. Хараалыг ерөөлөөр тайлахын тулд хараалж чадах тайлах эрхийг авах ёстой юу гэж асуухад авах ёстой, авахч эрхтэй. Эрчмээр засал хийж буй зарим өрс хараалж чадахын хэм эрчмийг тайлах эрхийн төвшөнд заавал хүрсэн байх ёстой ч эрчмээр засал хийдэг бүх өрс хараалж чадах дом шившилгийг тайлах боломжгүй, мөн чадалгүй. Тэрхэн үедээ зөвхөн хараалж чадхаас үүссэн хар эрчмийг л засч байгаагаас бус бүрэн тайлахгүй байх нь элбэг. Хараалж чадах дом шившлэг тарин зэрэг нь өөрөөсөө байнгын хар эрчмийг ялгаруулж байж дотроо агуулсан хүчний үйлчлэлд удаанаар автуулдаг. Хар муу үг харавсан сум шиг нисч ирснийг харваа намна гэж хэлдэг үү гэхэд харваа намна гэж хортой хоргүй эзэнтэй эзэнгүү ямар нэгэн эд юм сүнсгэл бид зоогдохыг хэлдэгэ гэж байна. Харин хар муу үгийн хурц эрчим махан бид хатгагдан буудаг. Энэ бол хар хил ам хүрсэн байна гэдэгтээ адил хар муу үгийн эрчмийн нэгэн хэлбэр юм аа. Би чамд дургүй, би чамайг үзэн ядаж байна гэх мэтийн үгсийг дотроо хурааж байгаад хэн нэг рүү онилон сэтгэлийн угаас хэлсэн байвал бай босон хүмүүний махан биеийн хааны хэсэгт яг харваа мэтээр ирж зоогдох боломжтой. Харин үүнийг харваа намнаатай адилтгаж үзэхгүй гэж байна. Харваа намнаа болоод хар үгийн харваа бол арай хоорондоо ялгаатай юм байна. Огторгууд нийт хэдэн төрлийн цагаан болон хар сүнс байдаг вэ гэж асуухад хар сүнсийг төрлөөр нь хүрдийг барьсан, гай тарьдаг гэх мэтээр 117,000 орчим хуваах боломжтой. Маш олон төрлийнх байд юм байна те.
Тэгээд цааш нэг бүрчлэн ангилбал хэдэн зуун их дэлгэмэл төрөл болох боломжтой. Цагаан сүнсүүд дотроо 80,000 гаруй төрөлд хуваагдана. Үүнээс цааш мөн л хэдэн зуун их дэлгэмэл төрлөөр хуваагдах боломжтой. Дан сүнсгэл хэлбэрээр оршдог ай хэр олон байдаг вэ? Тэнд хэн орших вэ гэхэд өвс та нарын оршиж буй ай манай галактик хэлж байна. Энэ дотор гихтэл сүнсгэл хэлбэрээр байгаа оршихуй нь 1 сая гаруй байна. Ай хэлбэрээр орших нь 900 гаруй бий гэж байна. Тэгэхээр өмнө нь хэлжсэн те бид нар ч юм бол ерөөсөө сүнсний ертөнцид амьдраад байгаа юм байл шүү дээ гэж те хий биетэй хийсэглэн дүрстэй ийм оршихуунуудын ертөнцид бид нар маш жижигхэн орон зайг эзэлж ийм махан биетэй те ийм харагдах, үзэгдэх биетэйгээр амьдарч байгаа тийм өчүүхэн хэсэг юм байлээ. Тэгэхээр энэ тоогоор илэрхийлсэн байна тийм үү? Ай хэлбэрээрээ гэдэг маань яг манай галактик шиг ийм ижилхэн хэлбэрээрээ 900 гаруй хий биет оршдог ийм галактик байна гэсэн үг юм байна. Тэнд бэлэг ертөнцийн хүчтнүүд зөнхлөн шидийн болон орон зайн эзэд оршино. 20-од ай дотор хэдэн зуун мянган оршихуудад шидийн үүсгэлийн эзэд оршиж буй гэж байна. Дарагдахад хэцүү ямар төрлийн хар сүнс замб твд өдгөө байгаа вэ? Оросын ширэнгэн ой досхотуудад тийм орон зай их байдаг гэх юм байлээ гэхэд арга хийгээд бэлэг ертөнцид оршдог хүчээ авсан айхтар хармуу сүнсүүд байгаа. Хүмүүний дээр суудаг, дотор нь ордог хоёр төрөл нь хамгийн зөөлөн буюу амархан дарагдах боломжтой. Харин зэрэгцээ орших орон зайд яг л хүмүүн мэт оршин буй орон зайн эзэн хар сүнсүүд айхтар хүчээ авсан дарахад бэрхтээ хар сүнсүүд маш олон төрлүүд бий. Тэдгээрийн дотор ганц миллиметр тахир тэргүүтэн, дэгээ хоншоортон, гэвлүүрэн дүртнүүд, том ултангууд хүмүүний орших орон зайд хамт зэрэгцэн орших хүчээ авсан ноёлагч хар сүнсүүд, дархан сүнсүүд гэх мэт эзэн хаан хар сүнсүүд бий. Тэдгээртэй харьцуулахад альбан тэрэн бол тэдний цэрэг төдийхөн. Хүмүүний мах иддэг, дарчлаадаг, мөчилдөг сүнснүүд ямар төрөлд багтах вэ гэсэн чинь араатан төрлийн хар муу сүнс дотор багтнаа. Ийм төрлийн сүнсүүд хороо дээр болчимгүй болохгүй олон үйл хэргийг дүүргэн оршдог бөгөөд хүмүүний гараар бүтээсэн эд зүйлийг нураан устгах хүч чадалтай. Араатан хар сүнснүүд хүмүүний мах шүүсийг идэх бол энүүхэнд. Завсрын ертөнцид хар сүнс хэр удаан байх боломжтой вэ? Өдгөө хамгийн удсан нь хэдэн жил болсон бэ? Хэдэн бомон жилийг туулсан хар мөн сүсүүд бий. Нэг талаасаа шийтгэлэн, нөгөө талаасаа тэдний оршин тогтох үндэсч болж байгаа. Хар муу сүнс бүхэн удаан оршдгоо гэсэн муухай ойлголт байж болохгүй шүү. Хэдэн бомон жилийг туулдаг хар муу сүнсүүд маш олон бий. Төрхтнүүд, шидтэн хар сүнснүүд, хагцлыг үүсгэгч сүнснүүд дийлэнхтэй удаан оршдог. Тэдгэрийг байх учиртай болохоор оршоогод байна уу гэхэд өвөд бидэнд нарт хорвоод эсвэл бусад гариг эрхсүүдэд дэмтэй ямар нэгэн дэмийн улбаа дээр эсвэл өөрсдийнх нь тун хүчийн улбаа дээр оршин тогтнож байгаа гэж юм. Тэгэхээр оршин тогтнох учиртай болоод ч тэгж байж байгаа эсвэл өөрсдийнх нь хүчний улбаан дээр ч байж байгаа. Тэгэхээр аль нь ч байж болно. Өргөө гэрт засал хийсний дараа тэнд байсан хар муу орчим сэргэх тохиолдол байдгүй гэхэд дахин сэргэх боломжтой. Учир нь үүсгээд буй хар муу сүнсийг бүрэн дарж устгаагүй. Тохирсон хамгаалалтыг нь хийгээгүй. Хар эрчмийн ундрагыг нь дараагүй. Эсвэл дээд өргөөтэй болон зэрэгцээ хуршүүдтэй хоорондоо холбогдсон хар эрчмийн торлог байсныг мэдлгүй. Зөвхөн тэр гэр доторхыг нь цэвэрлсэн байвал дахин бий болно гэж байна. Бүр углуургаар нь үндэс суурьаар нь устгаагүй бол эргээл сэргэх боломж бол байгаа гэж байна. За энэ дээр ялангуяа ингэсэн байна дээд өргөөтэй зэрэгцээ хуршүүдтэй хоорондоо холбогдсон хар эрчмийн торлог гэж байна. Ийм доод твтэй холбогдсон үүд хаалга. Оросын тэр зүн билгийн тулгайд нэрээр ярьдаг шүү дээ. Сүнс шүглдсэн байгаад ингээд засал хийлгэх гээд дуудахад доод твтэй холбогдсон ийм үүд хаалгыг та нар нээгдсэн байна. Энэ орон сууцсандаа гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг ийм холбогдсон үүд хаалгыг хаагаагүй бол угаасаа тэр нь сэргэх нь тийм үү тодорхой.
Нэг сүнсийг зайлуулаа гэхэд нөгөө сүнс ч юм уу нөгөө альбан тэрэн хар эрчим энерги бол гараал ирэх боломжтой гэж ойлгогдлоо. Бүтэн засал хийн гэсэн ойлголт байх уу гэсэн чинь байна. Орон зайг буюу гэр дотор буй бүхий л эдийн харамууг цэвэрлэн засч цэвэр эрчмийн орон зайг үүсгэх тохиолдолд бүрэн засал хийсэн гэж ойлгож болно. Өшүүхэн тоосонцор нь дарагдаагүй үлдэх тохиолдол бий юу гэхэд хүмүүн л хийж байгаа учир байлгүй яах вэ? Хэр удаан хугацааны дараа тэр тоосонцор хүчрхэгжих боломжтой вэ? Нэгэн мөчлөгийн доторч, нэг гаригийн доторч, нэг жилийн доторч хүчрхэгжин гарч ирэх боломжтой. Ямар хар сүнс, ямар хар эрчмийн улбаатай байна вэ гэдгээс хамааран итгэвчлийн чадварыг нь шинжин үзэж байж тодорхойлно. Тийм учраас засал хийсний дараа тэр гаригт гэрийн хамгаалтыг тэгж ундаалаарай, тэдэн удаа ариулаарай. Тийм зан үйлийг дүүргэрэй гэдэг нь үнэтэй холбоотой. Хар сүнсний эрчмийн тусгал хэр хол зайд хүрдэг вэ? Айгаас айгийн хооронд хүрэх чадвартай буюу нэг галактикээс нөгөө галактик хүртэл бүр хүрэх чадвартай байдаг байна, тийм үү? Хар сүнсний эрчмийн тусгал нь. Дэлхий дээр буй хар муу сүнс амьтны айд доторч хар муу эрчмийн урсгал гүйдлийг хүргэх боломжтой. Задрал нь сарнин туусаар байгаад ямар нэгэн орон зайд хүрэх боломжтой. Хар сүнсний эрчмийн урсгал, задрал, хуваагдал, тусгал, ойлт эсвэл нэгэндээ дамнуулах үйл хэргийг хэрхэвч басч болдгүй гэж байна. Ганг уугуулахаас гадна өөрөөр хар сүнсний эрчмийг зайлуулах аргуудаас хэлж өгнө гэхэд лаа асаах, нарны тусгалыг сайн оруулах, тасцад чулуу эсвэл байгалийн эрчмийг тасралтгүй ялгаруулах эд өөрсдийн амьлуулсан эрчмийг тасралтгүй урсгаж байх эд зүйлс гэр доторх хамгаалалтууд онцгойлон дашуур, бардаг, сухай, заг, алтан харгана, ангийн савар, өөрөө унсан эвэр, байгалийн хурц үзүүртэй чулуу, хар муу эрчмийг сорон авч засч чадах чулуучсан мод зэрэг эд байж болдог. Хамгийн их хүчтэй нь удам ухсаа дамнасан эцэг өвгдийн шид хүчин шингэсэн эд байдаг юмаа гэж байна. За хамгийн хүчтэй нь удам ухсаа дамнасан эцэг өвгдийн хүч шингэсэн эд зүйлс гэж байна. Тэгэхээр за энд магадгүй одоо миний бодлоор бол авдар байж болох юм, тийм үү? Олон зуун жил дамжсан олбогч байж магадгүй юм те. Бурхан шүтээний те ийм металлаар хийсэн гоёл чимэглэлийн тийм үү одоо зүүдэг хавчаар зөөлт ч юм уу эсвэл домб халбах сэрэж байж болох юм байна гэж бодогдлоо. Ямар ч байсан эцэг өвгдөөс одоо уламжилж ирсэн тэр эд зүйлс бол илүү хамгаалалт болох хүчтэй юм байна. Зарааны үс яадаг вэ гэсэн чинь орж ирэн наалдах хармууг л өөрөөс нь зайлуулах үргээх чадaltaй. Махан сүнсний орон зайд суусан хар сүнс нь тэрэл суусан хэсгийн эд эрхтнүүдийг өвчлүүлэх үү гэхэд эс бүхэн хоорондоо холбоотой учраас тухайн эд эрхтнүүдтэй холбоотой ойр орших эд эрхтнүүдээс эхлээд цааш хэмнэлнэ. Аалзан төрхтнүүдийн хорон дотор юу байдаг вэ? Шинж чанар бүтцэн юу байдсан бол тэр хорон дотор ямар ч зүйл байх боломжтой. Өөрсдөө хаанаас ямар төрлийн хар эрчмийг хувааж хувиргасан байна. Түүгээрээ л торлогуудаа үүсгэнэ. Зарим нь зөвхөн зэр зэвсгүүдийн хэлбэрээр гарч ирэн хар мууг хооронд нь нэгдэн нийлүүлээд торуудыг үүсгдэг байхад нөгөө хэсэг нь өөрийн шүлсэн дотор олон төрлийн тарины хүчүүд буруу үг хэл ярианы эрчмүүдийг үүсгэх боломжтой. Шар өвчин үүссэн хүмүүн бөөс залих нь сайн гэд залгидаг үе байсан гэхэд тэр бол элэгний өвчлөлийг өөрөөсөө ялгаруулах шүүсний чадлаар дарж буй өвлөө гэж байна. Аалзан төрхтнүүдийг гэрээ хэлцэл хийж байж устгадаг гэсэн эзэнтэй гэрээ хийх үг гэхэд аалзан төрхтнүүд болон бусад төрхтнүүдийг хариуцсан эзэд гэж бий. Харын ертөнцийн үйл хэргийг эмх цэгц хэв журамд нь тэнцвэртэйгээр тогтоож тэр орон зайд нь харгалзан байдаг эзэн болон төрхтнүүдийг хариуцсан эзэн хоорондоо хилцэж шийддэг. Төрхтнүүдийг даран устгахын тулд өөрсдийнх нь тохиромжит хэм хэмжээг бэлгийн сайн эрчмийн тохиромжит хэм хэмжээтэй нийцүүлэх буюу харьцуулж байгаад хилцлийг дүүргэнэ. Тоон хичнээн их босон ч бэлгийн эрчимтэй дөөн нийцэж байвал оршсоор л байна. Өөрөөр хэлбэл хорлолт үйлийг хийхгүй буюу итгэхгүй.
зөвхөн өсөн үржиж байвал болно гэсэн үг. Аливаа зүйл яг тэнцвэртэй байх ёстой. Хар эрчим энерги, хар аалзан төрхтнүүд бас багасч болдгүй л гэсэн үг те. Бас ихсч болохгүй. Тодорхой хэм хэмжээнд бол байх ёстой. Луун төрхтнүүд зөвхөн хятадд төрхөө гэсэн чинь үгүй ээ. Дэлхийгээр тархан мэдлэх боломжтой. Нахиад улсынхан илүүтэй лууны үлийг бэлэгддэг болохоос зөвхөн тэнд мэдлдэг гэж ойлгож болохгүй. Луун төрхтнүүд төрвөл тэр орон зайдаа өвлөд өрөх үү? Эсвэл жирийн л амьдардаг уу гэж асуухад жирийн амьдарч байгаад өөрсдийн итгэвчл тохиох үед хорт үлээ хийж болох бөгөөд нэг улсаас өөр улс руу шилжин амьдрахч боломжтой. Гол зорилгот дүүргэх үйлс нь юу вэ гэдг нь чухал. За энэ хар сүнсний төрхтнүүд гэдэг дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү. Ялангуяа барууныхан энэ луун төрхтнийг рептилоид гэдэг тийм нэршлэр нэрлээд хүмүүстэй зэрэгцэж оршдог гэж ярьдаг тий. Тэрийг онгодуудын яриагаар бол энд яг нь луун төрхтөн, гүрвлэн төрхтөн гэж нэрлэж байгаа. Хар сүнсний нэг төрөл гэсэн үг. Хүний сүнсийг эзлээд яг биднийг харахад бол яг л хүн шиг л байж ахна шүү дээ. Яг зөв мэдрэмжтэй тэр хүний сүнсний мэдээллийг унших чадвартай хүмүүс харах юм бол яг нь тухайн хүний тэр сүнсний далдад нь ийм луун төрхтэй сүнс харагдах нь байна л та. Түүнээс чи энгийн бидний нүдэн дээр бол бүр шууд ингээл луу шиг харагдаад байна гэж байхгүй. Энгийн хүн шиг л харагдана. Тэд ерөнхийдөө таагүй үйл их дүүргдэг юм уу гэж асуухад тийм ээ. Луун төрхнүүд эргэж төрж байгаа гэсэн үнэн үү гэсэн чи үнэ гэж байна. Гүрэл луу могоон төрхнүүдийн үрс нартад олон байгаа юу? Тэд хүмүүний биед төрүүл хар муу үйл хийн оршихуу гэхэд байж болно. Өдгөө 200 гаруй тийм үрс бий гэж байна. Луун гүрэлэн төрхтэй сүнс хар муу сүнснүүд хүний биеийг эзэлж төрсөн нь одоогоор бол 200 гаруй байна. Цөөхөн л юм байна уг нь. Барууныхан ч бүр Elon Musk-ыг луун төрхтөн ч гэж нэрлээд идэг, хайр гаргийн ч гэж нэрлээд идэг тий. Өөр бас юу лээ? Hillary Clinton-ыг бас тэгж хэлээд байдаг. Энэ үнэн хотлог бодлоо мэдэх юм алга 200 орчим байгаа гэж байна. За энэ ном гарсан он гэвэл 2020 он юм байна. Одоогоос бол 5 жилийн өмнө гарсан ном. Тэгэхээр ямар ч хэсэн л 20 оны үед бол 200 орчим байгаа л гэж хэлсэн байна. Өвлийн итгэвчлийн цаг үе нь ирэх үед хорон санаа явуулганд хүчтэй илэрнэ. Тэгэхгүй эсвэл өчүүхэн итгэвтэйгээр оршихдоо багхан худлаа ярих, бусдыг шоглох эсвэл буруу зүйлд уруу татах зэргээр оршин байдаг. Зарим донгийн хар сүнсүүдийг удмын галын засал хийх үед өвгөд нь ирж дардаг. Ийм заслыг хийгээд байвал донгийн хар сүнсүүд багасах уу гэж асуухад зарим төрлийн донгууд галын заслаар салахгүй. Тэр хүмүүний ухамсар, сэхээрэл, оюун биеуд рүү чиглэн хандаж байж засах боломжтой. Буюу тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүй донд автаж буй тэр амьдралын дадал ухамсарын төвшнийг засахгүй бол өнгөц засал болоод өнгөрөх нь тийм үү. Энийг бол бас өмнөх дугаарууд дээр зөндөө ярьсан хар муу зүйлийг хүн өөрөө л татдаг. Сайн зүйлийг хүн бас өөрөө л татдаг. Тэгэхээр хичнээн бэлэг талдаа засаад тухайн хүний жишээ нь архины домтой хүнийг эхлээд архины хордлогын тайлна. Дараа нь сэтгэл заслын тийм эмчилгээнд явуулна. Тэгээд тэрний дараа хамт олонтой буюу хариуцах зүйлтэй, хариуцлагатай байлгах тэр орчныг бүрдүүлнэ. Арга бэлэг хослуулсан тохиолдолд тэр хүнийг жинхэнэ донгийн сүнснээс нь салгах боломжтой гэж байгаа. Энэ дэр нэрлсэн ухамсар, сэхэрэл, оюун биеуд гэдэг маань ерөөсөө тэр хүний сэтгэхүй ухамсарын төвшөнд нь нөлөөлнө гэдгийг хэлж байгаа гэсэн үг. Хар сүнснүүд цаг цагтаа шинээр үсч хүчээ аван оршиж байсан нь дамжиггүй. Тэгвэл 13 дугаар зууны үед болон хүн гүрний үед ямар төрлийн хар сүнсүүд зохилж байсан бэ гэж асуухад 13 дугаар зууны үед өв олон хар сүнсүүд итгэвчж байсан. Хүн гүр үед ч тэр мунхагшлын хар муу сүнсүүд зохилж байлаа. Тэр үед бас адилхан бэлгийн хүчээр л дарссан байдаг уу гэхэд тэглгүй яах вэ? Тэд дүрээ хувиргаад дараагийн үе рүү эсвэл тэр үеэс өдгөө хүртэл эсвэл тэр үедээ дамжаад дараагийн өөр үед дахин тэр дүрээрээ гарч ирэх боломжтой. Гарч ирэх ч ёстой гэж байна.
Бидний өвд эцүүтэй бидэнд одоо өнөө үед бууж, чиглүүлж, зааж, зөвлөж байгаа отоогоо ижилхэн яг нь зэрэгэлдээ одоо хар таллын, хар эрчим, хар сүнснийхэн ухаан цаг үеэсээ шууд өнөө цаг үед тийм үү ирж нөлөөж одоо үүлээ хийх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг л зэрэгэлдээ харын талынхан маш хүчтэйгээр оршиж байгаа өнөө цаг үед бол ерөөсөө сүнсний дайн өрнөж байгаа гэсэн үг. Одоо бэлэг талдаа бол тэгэхээр энэ дайнд аль талд нь орох вэ гэдэг бол бидний сонголт. Бид нэр яг хар талд ч орж болно, цагаан талд ч орж болно. Бидний сонголт болоод бидний одоо хэр эерэг байгаагаас тэр шалтгаална. Ураг бүрдэх үед ургийн бие рүү нь дайран орж сүнс нь болсон хар сүнс болон түүний тоосон цэрийг нь хэрхэн дарах вэ гэж асуухад биеийн эдис дотор нь шингэн үлдчихээгүй бол төвөггүйхэн тэр тоосон цэрийг бүрэн устгах боломжтой. Харин эдис дотор нь үлдсэн бол хэд хэдэн удаагийн заслын үйлийг давтан хийж тоосонцор бүрээр нь гаргаж ирж устгах хэрэгтэй. Хуваагдсан эс бүрийн дотор үлдсэн байж болзошгүй учир хайхрамжгүй хандаж болохгүй бөгөөд аль хэсэгт хар сүнс орж барилсан байна. Аль хэсэгт нь тоосонцрууд илүү тархан барилж вэ гэдгийг олж сорон гаргана. Хүмүүний хүрд тус бүр дээр өөр хар сүнсүүд байрлаж байх боломжтой юу? Өөрөөр хэлбэл нэг бид олон хар сүнсүүд эвтэйгээр тэгш орших боломж байдгүй гэхэд боломжтой. Гэхдээ тэдгээрийн дотор бусдаас илүү гарах гэсэн бусад хар сүнснүүдтэй булаацалдсан өрсөлдсөн нэг хар сүнс л арай давмгаа байх нь элбэг гэж байна. Хар сүнсүүдийг барьж алтан хоргонд хийгээд тамийн галд аваачин шатааж болох уу? Эсвэл ирлэгт тамгийн өвгдөд тушаах уу? Эсвэл улаач өрс тамийн тоогоог үүсгэн тэр тоогоотойгоо эрчмийн сувгийг нь холбоод шатах өвлийг хийх боломжтой юу гэж асуусан байна. За энэ илүү нөгөө улаач хүмүүс хүндэл хэрэгтэй мэдээлэл байна л да. Тэгсэн чинь тамийн тоогоо хүссэн болгон үүсгээд байж чадахгүй. Ирлэг өвгдөд хүлээлгэн өг. Тэд нар цаашаа тамийн өвгдөд хүргэнэ. Тамийн цэргүүдийг тун хүндэтгэлтэй ёс тэгтэйгээр дуудан хүлээлгэн өгч болно. Эсвэл ямар нэгэн богц 20 хэдэтхийн аваачиж өгөх боломжтой гэж байна. Тэгэхээр бүх юм ийм нарийн шатлалтай системтэй оршихуун энэ далд ертөнцийн тэвүүд ертөнцүүд өөрийн гэсэн одоо ажил үүрэгтэй байж хахад хин дуртай тэр нөгөө ажлын өмнөөс нь те одоо тамийн өвгдийн өмнөөс тамийн тогоо хийцэн те тэрэндээ одоо тэдгээр хар сүнсүүдийг шатаан гэсэн ойлголт бол байхгүй юм байна. Хар домын аргаар хамгаалуулсан хүмүүн байлаа гэхэд өөрийн дээд бие болон өвгөдтэй холбогдох холбоосыг нь тэр хар домын эрчим нь хаах, бууруулах боломжтой юу? Хаах, бууруулах боломжтой. Тэгвэл зарим домын хүчнүүд тэгж бууруулахгүйгээр зөвхөн харын хүчээрээ хамгаалах нь ч бий. Нэг хүмүүн ирээд үзүүлсэн чинь хар домын хамгаалт хийлгсэн хэрнээ сүнсний эрчим хэм нь маш сул байсан. Тэгэхээр ийм төрлийн хамгаалалт сүнсний эрчимд нь нөлөөлдөг гэсэн үг үү гэхэд өөрөөсөө хар эрчмийг ялгаруулж буй учир бие дотор буй сүнсний эрчимээ урсган гаргаж сэлгэн авах замаар эрчим хэмээн нөхөн сэргийх хорыг тайлан устгах чадварыг нь хорин сулруулчихж байгаа юм аа гэж байна. Тэгэхээр тийм хамгаалт хар домын аргаар хамгаалт хийлгэх нь оновчтой хамгаалт болж чадахгүй юм байна л гэж энэ хэсгээс ойлголоо. За тэгэхээр хар эрчим энерги хар сүнсний талаарх өнөөдрийн дугаарын агуулгыг ингээ өндөрлөө. Дараагийн 89 дахь дугаар дээр болохоор за энэ номнууд дээр айгүй бага яригддаг дээд бие гэж байгаа. За англиар болохоор higher self гэж нэрлэдэг байгаа юм билэ. Оросоор болохоор vivshia билүү. Нэг тиймэрхүү тэгж нэрлэдэг. Тэр одоо бидний одоо энэ дэлхийд дээрх байгаа сүнсний одоо тэр дээшээ холбогддог. За онгодуудын яриагаар юу гэлээ тэнгэрийн сүнс гэлүү. Тэр талаар ярина. Тэгээд хүний сүнс бүрлдэх орон зайг нь ярих юм байна. Одоо гэрлийн туяадын гэж сонсч ийсэн. Тэгэхэд цаашлуулаад өөр ямар газараас сүнсийг бүрлдүүлэх боломжтой юм те. Тэр талаар тэр дундаа улаач хүний сүнсийг арай өөрөөр илүү мэдээлэл багтааж бүрлдүүлээд байгаа. За тэр талаар эх дугаар дээр ярина. 90 дахь дугаар бол хамгийн чухал дугаар байх болно. Энэ подкастын ерөн бол хамгийн чухал дугаар. Манай энэ нэрний утга учир болсон дугаар байгаа. Мон гэрэл задлах юм бол мон гэрээ ил гэсэн юм 3 үгээс бүтсэн. За энэ үгний тайлбарыг бол хүмүүсээс асуухад 2 хүн маш оновчтой хэлсэн.
За мон гэдэг бол мэдээж жам ёс, байгалийн хууль гэсэн үг. Гэрээ гэдэг нь гэр ээ гэсэн хоёр үгнээс бүрэлдсэн яг одоо өнөөгийн гэрээ гэдэг утгаараа байгаа. Ил гэдэг маань олон түмэнд ил тодорхой болгох. Тэгэхээр жам ёсны гэрээг олон түмэнд ил тодорхой болгох гэсэн юм утгатай манай подкастын нэр байгаа. Тэгэхээр эрдэх дугаар дээр бүх өмнөх дугаараа батсан. Тэгээд хүмүүсийн одоо сүнсний сэрэлт гэж яригадаад байгаа буюу өөрийнхөө сүнсний зориг өгөгдлийг тодорхойлох тэр процесс нь эргээд хүн төрөлхтний зорилготой уялдаж байгаа. Тэр хүн төрөлхтний зориг нь эргээд нэг юм асар том одоо төвшний оршихуунуудын хооронд хийгдсэн гэрээтэй холбогдоод явчихж байгаа юм. Энэ номон дээрхээс бол за энэ гэрээний талаар ярих гэж л энэ олон дугаараа ерөн бол хийж ирсэн гэсэн үг. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.